Байцгаана уу? За бүгдээрээ өнөөдөр шинэ хандсны үг сурцгаая. Өнөөдрийн үзэх үг болохоор буцах гэсэн утгыг илэрхийлдэг күй байна. За турагаада гэдэг чинь буцах гэсэн утгатай тийм ээ. Тэгэхээр күй орсон үгүүд нь гэртээ харих, эх орон руугаа буцах, нутаг руугаа буцах гэсэн тиймэрхүү утгуудыг илэрхийлнэ. За күй гэдэг маань дангаараа бол чих гэсэн үг тийм ээ. Тэгэхээр өөр үедээ нийлээд одоо буцах гэдэг утгыг илэрхийлнэ гэж ойлгоорой. Тэгэхээр турагаада гэдэг үгийг яриан дээр хэрэгэлдэг бол күй орсон үгүүдийг зохиомжлог 3-6 дугаар түвшин дээр маш их хэрэгэлдэг байна. За утгуудыг эхлээд харцгаая. Турагаада, тура ууда буцаж ирэх гэсэн утгаараас орж ирж болно. Төлөө бүнэда буцааж явуулах. За мөнгийг ингээ буцааж өгөх бол төлөөжүдаа гэж бас хэлдэг. Хэрвээ номын санд ингээ ном буцааж өгөх бол паннапада гэж бас хэлдэг шүү. Тэр үгийг бас хэлжлээ орой. За төлөөжүдаа гэвэл буцааж өгөх. Төлөө бүнэда гэвэл буцааж явуулах. За дарада дагах гэсэн утгатай тийм ээ. Тэгээд дагах гэдэг утгыг илэрхийлнэ. За мөмөл итакада гэдэг үгийг бичиж аваарай. Энэ болохоор даатгах гэсэн утгаараас орж ирж байна. За маткида болохоор ямар нэгэн газарт ингээ юмаа өгөөд буцаагаад авах тийм ээ. Эсвэл цэцэрлэгт хүүхдээ өгөх гэвэл маткидагаар хэлнэ. Ючивоны маткида, хин цэвэрлэгэнд хувцас өгөх гэвэл сетаксуэ маткида гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр өгөх гэдэг, өгөх даатгах гэдэг утгатай. За вим хада гэхээр итгэмжлэх гэсэн утгатай байна. За итакада, вим хада гэдэг үгүүдийг бас хэллээрэй. За шинэ үг үздэцгээе. Тэгэхээр та бүхэн маань дараа нь иймэрхүү күй орсон үг таарлах юм бол за энэ буцах гэдэг утгатай байна гэж ойлгоорой. Эхний үг нь күйгүг хада. Эх орон руугаа буцах. За гүг залгасан байвал улс оронтой холбоотой байдаг тийм ээ. Жишээлх юм бол гадаад орон гэвэл вэгүг, тухайн улсын иргэн гэвэл күгмин гэдэг тийм ээ. Тэгэхээр күйгүг хада. Эх орон руугаа буцах. Зүгээр энгийн яриан дээр бол зүгээр мөнгөөрөө тураагаадаа гэж ярьчих болно. Гэхдээ мэришин эднэр дээр очихоор ингээд күйгүг хада гэдэг үг их хэрэгэлдэг байхгүй юу? Күйгүг шинчэн хагу шипэндэ гэж яриул одоо нутуруугаа буцах хүсэлт гаргаж ийн гэсэн үг байхгүй юу? Одоо хараар амьдарч байгаа хүмүүс ч юм уу те. Тиймэрхүү юм дээр күйгүг хада гэдэг үгийг мэдчих хэрэгтэй байх нэ. За күйгүг шинчэн гэвэл нутаг руугаа буцах хүсэлт гэсэн үг. За дараагийн үг нь күйга хада. Гэрлүүгээ харих гэсэн үг. За энэ дээр нэмэлт одоо хандсны үг буюу түлхүүр үг зааж өгье. Тэгэхээр та бүхэн маань түлхүүр үгийг бичиж аваад энэ үг нь энэ үгнээсээ үүсэлтэй юм байна. Га орох юм бол би гэр гэж ойлгох юм байна гэж ойлгоорой. Жишээлх юм бол гэр бүлийг хажууг гэж хэлдэг те. За тэрийг бол мэдж байгаа. Тэгээд одоо төрсөн гэрийг пунга гэж хэлж болно. Өөрчн гэрээсээ оргох гэвэл качурада гэж хэлж болно. Таричин гэр бүл гэвэл таричин айл гэвэл нунга гэж хэлдэг. Тэгэхээр энэ үгүүдийг сэжилчих юм бол энэ күйга хадаг маш хурдан сэжилнэ гэсэн үг байхгүй. За күйга хадаа нь гэртээ харих. Тэгвэл күйга ханан кир гэж хэлвэл гэртээ харих зам л гэж. Тэгэхээр энийг зүгээр анхан шатны үгээр бол жибэг ханан гэвэл гэж хэлчихэж байна. Гэтэл бичгийн орчуулга дээр бол дандаа хандсны үг орж ирдэг байхгүй. За күйсонгэг нутаг буцагчид буцаж явж байгаа хүмүүс. За та бүхэн маань за метронд суухад ч юм уу эсвэл одоо автобусанд сингэг гэж ярьдаг штэ тий. Сингэг гэвэл зорчигч байхгүй. Хагэг гэвэл одоо тухайн арга хэмжээнд ирсэн зочид гүйчид. Тэгээ күгэг гэвэл үйлчлүүлэгч. Тэгээд күйсонгэг гэвэл ер нь бол одоо баяраар ийш тийшээ явчаад буцаад гэрлүүгээ явж байгаа хүмүүсийг хэл. Айлчин гийчин гэж орчуулна шүү. Күйсонгэг. За күйсонгэг дэрийн манажида гэх юм бол одоо айлчин гийчид ихсэх гэсэн үг. За дараагийн хандсны үг нь пукгүй хада. Пукгүй хада. За эргэж хэвэндээ орох. Буцаад хэвэндээ орох гэсэн үг. За жишээ нь эрүүл мэндийн дээр фэбүк тэда гэдэг үг гэдэг. Тэр үгийг заавал сэжлэх хэрэгтэй. Ерөөдөө бол ингээд өвдчөөд буцаад эргээд хэвэндээ сайжраад хэвэндээ орж байгаа юмыг фэбүк тэда гэдэг шүү. Конганы фэбүк тэда, мөми фэбүк тэда гэж сэжилдэг байхгүй. Тэгээ холбоо үг сайн мэдчих юм бол тухайн текстийг 100% ойлгоно. Төгөмжлөгийг сайн бичдэг байхгүй. За тэгэхээр фэбүк тэда нь сайжрах юм байна. Пукгүй тэда нь эргэж хэвэндээ орох юм байна гэж ойлгоорой. За чонгсанэ пукгүй хада гэх юм бол чонгсан гэдэг чинь хэвийн байдал гэсэн үг. Тэгэхээр хэвийн байдалдаа эргэж хэвэндээ орох. Чонгсанэ пукгүй хада. За сүүлийн үг нь күйхан. За та бүхэн маань күйхан гэдэг үг мэднэ тийм ээ. Төрсөн нутаг. Тэгвэл күйхан хада гэх юм бол төрсөн нутаг руугаа буцах. За тэр хамгийн ихэнд күйгүг хада гэж гарсан тий. Гэхдээ тэр хоёрын ялгаа нь болохоор нэг нь 2 дугаар үе дээр нь улс гэдэг үг орж ирж штэ. Тэгэхээр тэр болохоор улс орон руугаа буцахыг күйгүг хада гэж хэлээд төрсөн нутаг руугаа буюу би жишээ нь Бусааны хүн бол Бусан руугаа буцахыг хэлэхээр күйхан хада гэж хэлдэг. Күйхан хада. За тэгэхээр энэ күйхан гэдэг үгээ бодож жагаад тэрэн дээрээ дөрүүлээд цэжлэрэй гэсэн үг байхгүй юу? За күйхан을 앞두다. 귀한을 앞두다 гэх юм бол одоо төрсөн нутаг руугаа буцах төгсөж ийн гэсэн үг.
шалгалт өгч гин гэвэл Xiaomi автуудаа гэж ярьдаг. За та бүхэн маань гэрийн даалгаварт дэвтэр дээрээ үйлдвэрийг бичээд орчуулаарай. За дараагийн хандсны үгээр уулзцгаая. Гэхдээ энэ хандсны үгийг зэжилчих юм бол бичгийн орчуулга ойлгоход бас маш их тус болно шүү. 수고하셨어요.